Сахарыг 21 хоногийн турш хэрэглэхээ болбол танд ямар өөрчлөлт гарах вэ? Танд 5 том өөрчлөлт гарах бөгөөд хамгийн сүүлд хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй өөрчлөлт гардаг шүү. 1. Нүүрний өөх багасч эхэлдэг. Илүүдэл сахар таны биед өөх тос хэлбэрээр хадгалагдаг. Хэрв та хэрэглэхээ болбол таны бие илүүдэл өөхөө шатаадаг. Тиймээс үр дүнд нь та илүү царайлаг харагдана. 2. Хэвлийн өөх айлж эхэлдэг. Сахараа зогсоосноор таны бие өмнөх өөхөө шатааж эхэлнэ. Энүүгээр та хэвлийн өөхөө ажмаар хасна. 3. Таны арьс илүү цэвэрхэн харагдана. Сахар гормоны үйл ажиллагааг тасалдуулдаг бөгөөд батга нэмж гаргана. Гэхдээ үүнгүй хэдхэн хоног боосод арьс илүү цэвэрхэн болж илүү гэрэлтдэг. 4. Нойрмог байдал арилдаг. Хэрв та ихэвчлэн идэвхтэй цагаараа нойрмогддог бол энэ нь бага багаар арилдаг. Та өдрийн турш илүү эрч хүчтэй болно. 5. Таны сэтгэл санаа дээрдэнэ. Энэ магадгүй таныг гайхшруулах байх. Сахар хорих нь зөвхөн бие махбодод сайнаар нөлөөлдөггүй. Давхар сэтгэл санааг тогтворжуулдаг. Энэ бичлэгийг хэрэгтэй гэж бодсон хүмүүгээ явуулаад лайка дарж фоллоу хийгээрэй.